Радио нэг тусал. Усны төлбөрийг юунд зарцуулдаг вэ? Таны сар бүр төлдөг усны төлбөрийг юунд зарцуулдгийг та мэдэх үү? Усны үйлчилгээг олон шат дамжлага бүхий нарийн процессор танад хүргэдэг. Газрын гүнээс олборсон усыг усан санд хуримтлуулж, халдваргүйжүүлэн, чанарын нарийн шинжилгээнд хамруулна. Үүний дараа шахуурхын станцаар дамжуулан өндөр даралтаар шахаж, ус дамжуулах төвөөс шугам сүлжээгээр дамжин танай байрны хажууханд байдаг ЦТБ буюу дулаан дамжуулах төвд халааж таны гэрт хүрдэг байна. Айл өрх үйлдвэр аж ахуй нэгжийг цэвэр усаар хангаж, ашигласан бохир усыг татан зайлуулах ажлыг 12,000 орчим инженер техникийн ажилтан 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна. Үүнээс гадна салбарын бодлого зохицуулалт, менежментийн зардалч гардаг. Мөн хуучирч эвдэрсэн шугам сүлжээг шинжлэх, гэмтлийг засах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ 24 цагаар тасралтгүй ажилдаг инженер техникийн ажилчдын цалин гээд олон зүйлд таны төлсөн усны үйлчилгээний төлбөрийг зарцуулдаг юм шүү. Радио нэг тусал. Баярлалаа.